Төсвийн доктортой байдлын ажил бол миний бодлоор маш сайн явагддаг. Яг мэрэгжлийн хараад бус байж чаддаг. Одоо энэ 24 оны 100-аас эхэлсэн улсын хуралд сууснаас хойш харж байхад бол төсвийн доктортой байдлын зөвлөл инквайр даргатай ажиллаж исэн, сүүл дэлгэр сайхан даргатай ажиллаж байгаа, маш сайн ажиллаж байгаа. Одоо энэ төсөвчин хяналт сул байна, тайлагнал ил тод нь байхгүй байна. Засгийн газраас тогтмол одоо энэ тогтмол оролдлогоор зардлуудаа тэр дундаа урсгал зардлаа нэмжийн. За ямар ч ирэмб дараагүйгээр хөрөнгө оруулалтынхаа зардлуудыг шийдэж байна. Мөчлөг сорсон бодлогын одоо энэ зарчим мөчийн хэрэгжиж чадахгүй байна. Яам тамгын газруудын уялдаа холбооч муу байна. Тэгээ бид нар одоо хүнжлийнхөө хэрээр хөлөөж чадахгүй буюу байгаа төсвийнхөө хүрээнд ажил үйлчлэгээ зөв төлөвлөж чадахгүй байна. Ингээд бүх одоо асуудлуудыг төсвийн байнгын ороонд чуулганд өгдөг. Та бүхэнд бол маш их баярлаж байгаа гэдгээ бас хэлье. Гэхдээ ер нь бол та эднийх ажилгүйдэд тэнцээ нэг тогтмол нэг юм 7-8 удаа дүгнэлт хийж суудгүй бах. Энэ улс орныхоо төлөө бас хийж байгаа ажлууд гэж би бол харж байгаа. Одоо хэдүүлээ яаж шүдтэй арслан болох вэ гэдэг юмыг л ярмаар байгаа. Ямар ч шүдгүй бүх асуудлуудыг ил тод гаргаж ирээд тавьждаг. Улсын хуралч тэр, төсвийн байнгын орооч тэр ямар ч мэдээллийг нийгэмд ил тодоор нь хэлж чаддгүй. Уг нь бол энэ улсын хурлын гишүүд чинь энэ үндсэн хуулиар олгосон боломж нь гэж одоо ирдээд идэм үү бүгдээрээ давхар дэл өмсөөд засгийн газарт ороо суудсан үг хэлж чаддгүй. Хамгийн сонгодог жишээ Ав Бакир сайд жишээлхэд төсвийн байнгын орооны гишүүн. Төсөв хамгийн хүрж байгаа засгийн газрын гишүүн. Гэвтэл одоо энэ төсвийн байнгын ороон дээр яг энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийнхэн засгийн газар чи ийм ажлуудаа хийж чадахгүй байна, уялдаа холбоо алгаа гэдэг хахад Ав Бакир сайд энэ хурал дээрээ сууж чадахгүй байна. Төсвийн байнгын орон дээрээ ч гэсэн одоо бид нар ёс зүйгээ яриад ёс зүйтэй жоохон хариуцлагатай ажиллах талаас нь анхаарч ажилламаар байгаамаа. Төсвийн байнгын орооны дарга. Энэ дээр та бас нэг байр сууриа илэрхийлж энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийнхэн ч гэсэн одоо хэдүүлээ яавал шүдтэй арслан болох вэ гэдэг дээрээ нэг байр суурь илэрхийлээд нэг ярмаар байна. Ер нь бол сая Тэмүлийн гишүүнч ярьлаа, Алтан үе гишүүнч ярьлаа, Мөнх соёл гишүүнч ярьлаа. Төсөөс гадуур дахиад төсөвтэй болох гээд нэг 2-3 чухал төслийн нэр барьж хагаад гадаадын зээл ашиглалтыг сайжруулмаар байна гэдэг. Миний бодлоор бол Монгол улсын хөгжлийн банк засгийн газрын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа. Хөгжлийн банкны хууль дээрийн шаардлагатай өөрчлөлтүүдийг хийгээд хувийн хвшилт зээл олгох юм бол бүгдээрээ шоронд орчдөг. Тэгвэл энэ засгийн газартаа энэ зээл олгох эрхийг нэмэгдүүлээд буюу тэр газрын тосны үйлдвэрийн төслийн зээл, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслийн эдгээр төслүүдийг яавал хөгжлийн банкаар явуулдаг болох талаас нь та хэдийн зүгээс ямархуу санал бодолтой байна гэд бараг тус бүрдээ санал хэлэх юм бол өшөө сайн санал гарах бах, нэгдсэн байдлаар гаргасан сайн санал гарах бах. Бүгдээрингийн би бол маш их хүндэтгэж байгаа учраас та бүхэн бүгдээрээ өөрсдийнхөө саналыг хэлээч гэж бодож байна. Тэгэхээр төсвийн доктортой байдлын зөвлөлийн эрх зүйн зохицуулалтын асуудлыг хөндөж ярьж байна. Үнэхээр манайх төсвийн тухай хууль, органик хууль 2011 онд анх батлагтай 2013 оноос эхэлж хэрэгжиж гисэн. За төсвийн доктортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсан. Үндсэндээ 2024 оноос эхлээд энэ төсвийн доктортой байдлын зөвлөл маань орон тооны болж үйл ажиллагаа нь бас нэлээд жигдэрч явж байна. Тэгэхээр бусад улс орнуудад төсвийн доктортой байдал өөрөөр хэлбэл өнөөдөр 70-аад улс орнд төсвийн доктортой байдлын зөвлөл за тэрнтэй ижил төрлийн ийм институтууд байдаг. За төсвийн доктортой байдлын зөвлөлийн одоо эрхийг нэмэгдүүлэх гэдэг асуудал үнэхээр чухал асуудал. За зарим улс орнуудад жишээлбэл Англид гэдэг ч юм уу лордын тагим дээр тухайн жилийн төсвийн төсөл нь орж ирэхэд төсвийнхэн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлтэн дээр үндэслээд шууд засгийн газар руу буцаадаг. Яг хилцүүлгийг ямар ч чаданд буцаадаг ийм эрх зүйн зохицуултууд байдаг. Тэгэхээр яг өнгөрсөн 2026 оны төсвийг хилцэж байх үед улсын хурал дээр бас яг энэ 3 дугаар хилцүүлгээс 2 дугаар хилцүүлэг рүү буцааж исэн энэ эрх зүйн зохицуулт бол орж ирснээр яг ийм тодорхой яг ийм эрх бол гарч ирж байгаа. За ийм эрхүү асуудлууд үнэхээр байгаа. За гадаад зээлийн
үр ашиг нэмэгдүүлэх тухай Алтан шагаа гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр бид түрүүн хэлсэнчлэн эсрэг байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл төсвийн доктортой байдал, төсвийн эрх зүйн харилцаанд бол ноцтой сөрөг үр дагавруудыг дагуулна. Ер нь бол бидний баярж байгаа нэг зүйл бол олон улсын валютын сангийн гадаад өрийн статистикийн гайдлайн гэж байдаг. За энэ гайдлайн дээр ер нь бол засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр авч ашиглаж байгаа зээлүүд засгийн газрын улсын төсвийн заавал бүртгэж байх ёстой. За энэ дээр энэ төсвийн доктортой байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг мөрдөхгүй хамаарахгүй гэж заасан эргээд энэ эрх зүйн өнөөдрийн тогтолцож байгаа эвдэх ийм сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Хоёрдугаарт нь хоёр төсөвтэй болох үүд хаалгыг нээж байна. Ингэсний үр дагавар нь эргээд макро эдийн засаг болон төсвийн алдагдал өсөх, төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл маань маш хэмжээний алдагдaltaй болох энэ үүд хаалга бол бий болох нөхцөлийг бүрдүүлж байна гэж харж байна. Санал зовломж цаасан дээр үлддэг цаашдаа тодорхой ямар хариуцлагын асуудал байж болох вэ? Зөвхөн миний хувь хүн эдийн засагч за санхүүч эдийн засагч байгаа үед энэ төсвийн тухай төсвийн доктортой байдлын тухай хуулийг анх бичгэд оролцож ирсэн үед нэг зүйл байгаа. Өөрөөр хэлбэл бидний орхигдуулсан нэг анхаарах цаашдаа өнгөрсөн одоо бараг нэг 15-6 жилийн хугацаанд энэ хууль маань ирчээд ингээд явхад төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл дээр хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага гэдэг хэрвээ энэ төсвөтэй холбоотой төсвийн зардлыг хэтрүүлсэн тохиолдолд төсвийн шууд захирагч, төсвийн ерөнхийлөн захирагч за мөн санхүү төсвийн асуудал иргэсэн төрийн захиргааны төв байгуулах гэх мэт энэ хүмүүст бол хариуцлага тооцох асуудлуудыг бол хөндөж гаргасан байж байгаа. Гэхдээ бид нар ялангуяа төсөв батлах үед за мөн төсвийг батлаад дараа жилийн гүйцэтгэл гарах үед ямар нөхцөл байдал үүсээд яагаад энэ зард хэтэрсэн эсвэл орлого дутуу төвлөрсөн гэдэг ч юм уу тооцоолын алдаа гэдэг ч юм уу ийм зүйлдер бид нар улсын хурал төсвийн өмнө ямар хариуцлага хүлээх ёстой. Төсвийн байнгын ороо төсвийн өмнө ямар хариуцлага хүлээх ёстой. Улсын хурлын гишүүд тухайн асуудал дээр ямар хариуцлага хүлээх ёстой гэдэг энэ санкцийн асуудлуудыг парламентын түвшинд ерөнхий сайд, сангийн сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нар ямар хариуцлага хүлээх ёстой юм бэ гэдгийг тодорхой хуулиндаа заагаад өгөх шаардлагатай байна. Бидний хувьд бол үнэхээр дүгнэлт зөвлөмжөө өгөөд түүнийг хэрэгжүүлэх тал дээр бол бас ч гэж сүүлийн 2 жилийн хугацаанд бол алхмууд гарч байгаа гэж ойлгож байгаа. Улсын хурлын гишүүд маань бас манай зөвлөлийн дүгнэлтийг бас үндэслэж асуултаа асуудаг, саналаа хэлдэг ийм болж байгаа нь бас бидний бас энэ ажлын нэг үр дүн гэж ойлгож байгаа. Тэгэхдээ энэ манай өгсөн дүгнэлт зөвлөмжийг илүү одоо хэрэгжилтийг нь хангах талаасаа бол өнгөрсөн жил ч гэсэн бид бас хуулийн төсөл саналаа өгж явж исэн. Ялангуяа төсвийн төсөлд өгсөн дүгнэлтийг төсвийн байнгын хороо тусгайлан хилцдэг байх болдог бол бүр их хурлаар бас яг тусгайлан яг зөвлөлийн дүгнэлтэд хэлцэх хэлбэртэй эсвэл тусгайлсан танилцуулах тийм илтгэл танилцуулдаг байх явдал бол их чухал. Нөгөө талдаа хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд засгийн газар зөвлөөс өгсөн дүгнэлт саналыг хүлээж авсан бол хүлээж авснаа, аваагүй бол тайлбараа өгдөг. Ийм заалт бий түүнийг илүү хэрэгжилтийг нь хангах тал дээр аль аль талаасаа манай зөвлөлийн зүгээс ч мөн одоо улсын хурлын зүгээс ч гэсэн бас анхаарч ажиллах хэрэгтэй байх. Энэ дээр бас саналаа солилцож ажиллахад бол бид бэлэн байгаа. За юуны хувьд бол саяны хэлсэн гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр юм уу том төслүүдээ хэрхэн явуулах вэ гэдэг дээр яг тантай нэг миний хувьд бол хувь судлаачийнхаа хувьд хөгжлийн банкыг маш зөв ажилуулах шаардлага энэ дээр бий. Ялангуяа өөрөө өөрсдийгөө санхүүжүүлээд явах, буцаага тодорхой хугацаанд хүүгүүгээр зээлээ авсан ч баг хүүтэйгээр тэрнийгээ буцааж үйл ажиллагааны жигдэртэл эргэж төлөх, тэгээд цаашдаа төсөвтөө орлогоо төвлөрүүлдэг байх. Японы цонхны зохицуулалтын онол маягийн ийм зохицуултыг хийхээс өөр аргагүй гэж үздэг. Баярлалаа. Энэ яг хэрвээ энэ хууль батлагдчих юм бол нэг юм прецедент тогтох гээд байгаа. Цаашд яг үхээр одоо сонгуульд өгч байна. Тэгэхээр дахиад одоо өөр ийм төслүүд нэмж орж ирэх магадлал үүсэж байна. Одоо ингээ 2 төсөл ингээд ороод 3 төсөл ингээ батлагдчихсан. Одоо дахиад нэг юм повт гаргаж ирээд энэ ч улс хооронд хэрэгтэй тэгж байгаа энийхээ замаар дахиад нэг удаагийн шинжтэй 3 одоо зээл дээрээ нэмээд энэ төслүүдийг оруулаад ирье гэдэг ийм одоо цонхыг нээж өгөх ийм аюултай байдал үүснэ. За энэ цаашаа ямар үр дагавар үүсэхүүхээр өөр засгийн газрын өөр дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа одоо алдагдах нөгөө 60%-аас тооцоонд бүртгэхгүй явах чинь 60%-аас илүү гарах гадаад өрийн дарамт маань улам нэмэгдэх ийм аюул бол тулгарч байгаа. Энийг бол бас та
та бүхэнд анхаарал тавьнаас. Гадаадын зээл ашиглалтын хууль гэдэг хууль чинь хууль зөрчил шүү, төсвийн гадуур дахиад төсөвтэй болно шүү гэдгийг санхүүгийн доктортой байдлын зөвлөл бол сая даваа сүрэн гишүүний хэлдгээр маш сайн зөвлөлөө. Бараг л энэ 6 хүн орж ирсэн зургуулаа хэллээ. Манай гишүүдэд сайн асуулаа. Тэгээ энийг бол улсын хурлын даргад дахиад хийлийн анхааруулж хэлье. Энэ хууль чинь батлагдах юм бол улсын төсөв чинь утгаа алдаж эхлэх зам нь нэгдэн шүү гэдгийг. Жишээлхэд Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц, Баянгар аймгийн Байдрын голын усан цахилгаан станцаас ямар ч ялгаагүй. Байдрын голын усан цахилгаан станцыг бий бол тэр хууль руу жишээлхэд нэммээр. Гэхдээ хувийн хвшил, төр хувийн хвшил концессийн байдлаар ч юм уу хийгээд явах бүрэн боломжтой асуудлуудыг төсвийн гадуур дахиад нэг төсвийн хууль хийж байгаад хийх гэж байгааг нь болохгүй шүү гэдгийг зөвлөөдөө шүү гэдгийг маш сайн хэлье. Хоёрт улсын хурлын дарга өөрийнх нь харьяа буюу даргын харьяа байгуулах гэж ойлгоод Монгол банктай уулзаад юу ярьсан бүү мэд. Гэвтэл олон улсын валютын сангийн уулзалт жилд 2 удаа болж байгаа. 2 удаа болж байгаа энэ уулзалт руу Монгол банк маш данхар бүтцээр буюу бараг 10-аад хоолны сав явж байгаа. Ерөнхийлөгч байгаад. Тэрнийхээ оронд Монгол улсад 3600 алтан паспорт олгогдсон байна. Сая гав гишүүн чинь нэг нь ярьж явчлаа. Гадаадд Димитнэд алтан паспорт ашиглаад Димитний явж байхад нь компани тендер шалгарч идэг ийм л утгагүй хулгайч нарын систем рүү орцсон. Тэгээ ийм хулгайчуудад гадаадын алтан паспорт өгч дэмий тэнүүлж тендер бэлгэлж байхын оронд төсөвчин дэлхийн өөрө санхүүгийнхээ хувьд ийм чиглэлд яваад байна. Олон улсын валютын сан ингэж үзэж чинь, Дэлхийн банк ингэж үзэж чинь. Энд чи ийм юм ярьлаа. Бид нар иймэрхүү хуралд суучаад ирлээ гэдэг энийг 6 хонд алтан паспорт өгөөд улсын хурлын дарга тэр тансагдлаас эсвэл тэр хулгайчтаас мөнгөний авч байгаад энэ 6-аг жилд 2 болдог тэр урал руу ядахтаа нэгэнд нь явуулчмаар байна. Улсын хурлын дарга 90000 орны дарга хоёрт энийг анхааруулж хэлэх гэсэн юм.